Hi guys. Маш олон хүмүүс надаас Шанхай руу яаж явсан бэ? Ихэд явсан бэ? Аялын компаниар явсан уу? Хуваараа явсан уу? Юу үзүүлж гоё вэ? Гэт маш олон асуултууд асуугаад байгаа болохоор би нэг рилс болгоод оруулъя гэж бодлоо. За тэгээ хамгийн ихэнд ярих юм бол миний нэг юм мөрөөдөл гэдэг байсан байхгүй юу? 30 нас хүрэхээс өмнө ээжигээ аялуулах юмсан, ээжтэйгээ хамт гоё охинтойгоо хамт аялаад дурсамж бүтээх юмсан гэж мөрөөддөг байсан. Тэгээд 3 сард яг манай охины төрсөн өдөр болдог болохоор за яг энэ үеэр нь л хамтдаа аялуул айгүй гоё дурсамж бүтээх юм байна да гэж шийдээд нэлээд судалсны эцэст Шанхай хот руу явах шийдсэн. Ягаад гэвэл Шанхайд Disneyland байна уу байна. Өөр үзэж харах юмнууд маш их байсан. Тэгээрээ явах уу, аялын компаниар явах уу гэд нэлээд судалсан л та. Хүүхдтэй явж исэн, тэгээ ээжтэйгээ явж исэн болохоор очоод төөрөх юм ямар нэг асуудал үүсэхийг хүсээгүй болохоор бацтай, найдвартай цаг хугацааг маш аз жаргалтай өнгөрүүлэхийг хүссэн болохоор аялын компанийг сонгосон байгаа. Аялын компаниудыг бүр маш их судалсан, очиж уулзсан. За тэгээ эцэст нь би энэ доор харагдаж байгаа U-Tour гэдэг компаниар сая аялаад ирсэн байгаа шүү. Багахан цаг хугацаанд маш их юмнуудыг үзүүлж харуулсан. За энэ хүрээсээ дуустал нь үзээрэй. Би та хэдтэй Шанхайд очивол бүр заавал үзэх ёстой гоё газруудыг хэлээд өгье. Хамгийн ихэнд зөвлөх газар бол энэ харагдаж байгаа Pearl Tower руу очиод үзээрэй. За Pearl Tower бол Шанхай одоо хамгийн алдартай барилгуудын нэг. 256 метрийн өндөр телевизийн цамхаг байгаад байгаа. Тэгээд бүр хэдэн ч давхрууд дээр дараад хэдэн ч давхрууд дээр яваад байгаа бүр маш өндөр. Тэгээд тэнд очиод тавхан гоё зураг бичлэг хийх боломжтой. Ер нь бол бүр үнэхээр nice. Дараагийн санал болгох хамгийн хоёр дахь газар бол энд харагдаж байгаа Yuan Garden гэдэг. Би бас дураад бодож байгаа. Та манай өөрсдөө хайгаад үзэр би нуруулчих. Тэгээд энэ болохоор 400 жилийн түүхтэй бүр маш гайхалтай. Орой очивол бүр үзэсгэлэнтэй. Бид нар яг орой очисон. Тэгээд орой ингээд бүр ингээд гэрлүүд насаад бүр амар үзэсгэлэнтэй болт юм бэлээ. Тэгээд тэнд бас очингуудаа ингээд ийм уламжлалт хэттэй уламжлалт хувцсуудын өмсөөд тэнд ийм байгаа мэргэжлийн фотограферуудаар зураг даруулах боломжтой гэм бэлээ шүү. Тэгэхээр ер нь жоохон цаг нартай очиороо тэгээд тэнд бас очиод ээжтэй ийм нөгөө шүлтэй бууз гэх юм уу Шанхай одоо хамгийн алдартай тэрийг бас авч гисэн. Миний санал болгох 3 дахь газар бол Nanjing Road буюу одоо залуучуудын shopping street байгаа 5 км урт бүр амар урт тэгээд ингээ хоёр талаараа битүү том моол дэлгүүрүүд H&M, Zara одоо таны хайж байгаа юу лэнд энд ингээ бүгд байгаа заяа. За та хэдтэй санал болгох хамгийн сүүлийн газар гэх юм бол Шанхай руу очивол та Deband гэдэг энэ газар руу заавал очиж үзээрэй. Deband дээр яагаад очиж үзээрэй гэдэг байгаа вэ гэхлээр Шанхайгийн бас л нэгэн iconic газруудын нэг зураг авах бол маш тохиромжтой. Deband-ийн нэг одоо iconic хэсэг нь нэг тал нь хуучин Шанхай, нөгөө тал нь шинэ Шанхай одоо ингээ харагддаг хэсэг байгаа. Тэгэхээр та Deband руу бас очиж үзхийг би зөвлөж байна. Тэгээд нэмэлтээр хэлгээд U-Tour-ийн маань аялагч нартай 260 мянган төгрөгийн шүдний 6 төрлийн эмчилгээг үнэхүү хэлэх боломжийг өгж байгаа юм билээ шүү. Тэгэхээр та маань аялаад шүдээ үзүүлээрэй. Нэрээ бас манайхаа зөвхөн Шанхай гэлтгүй U-Tour